Бүгд нь энэ өдрийн минь 200 гаруй комент дундаас шийдэл хүрэх бас хэцүүхэн л байлаа. Тэгэхээр энэ удаа ганцхан ангийг та нарт хүргье. Цаг алдахгүй ч гэсэн гайхан богинохон байх бах. Гэхдээ яг энэ гарч ирэх асуултын ер нь хариултаар цаашдаа 2-7 хоногтой ийх үү эсвэл 1-7 хоногтой нэг ангаараа ийх үү гэдгээ шийдъе гэж бодлоо. 100,000 дагагч Silver Play button. Гээ Silver Phoenix-ээс асуух асуултууд байвал доор комент сэтгүүлтэйгээр залуусаа. Зоро ганцаараа битгий ороо дахиад төөрчин шүү. Ийм газар ер нь яаж төөрж болох юм бэ гэж Зоро хариулснаар 1158 дугаар анги маань ингээд эхэллээ. Цааш явсаар эргэн тойрны айдсаар явлаа. Гэтэл гинтл тэртээ цаанаас нэгэн зарцаа унсан биерхүү сахалтай залуу тэднийг зүглээд ирчихлаа. Санжи Нами хоёр ч доо айгаад зайгаа барихад Люфи Усап хоёр тоож байгаа ч юм байхгүй асуултуудаар бөмбөгдөж гарлаа. Яаралтай ажилдаа явж байгаа болохоор асуултуудыг чинь нэгэнд нь л хариу өгөө. Энэ өргөн уудам газар бол нарны бурхны мэдэлд байдаг газраа. Нарны бурхан энэ газрын бүтээгч, тэр өөрөө бүгдийг дээрээс харж байдаг. Бид гурван бурхандаа зүтгэдэг. Тэд бол муур, туулай, зараа гэж хэлэхэд Люфи бид нар туулагчин гэд хэлэхэд Усап боловч бүгд л мэдэн бодолж түүнийг аян замд нь үдэж өгөх гэхэд манай сахалтай залуу маань за миний энэ зангийг уучлаарай. Та нэрээ үсэж байвал хот руу очиод хоолж болно шүү гэхэд Люфигийн шүлсэнж гоожиж эхэлж Усап гар авлаа. Үржлүүлэн ганц л зүйлийг та нарт сануулчаа. Тэнд харагдах нарны бурхны цайз руу ойртож болохгүй шүү. Тэнд хүчтэй юр бусын амьтад болох та хамгаалагчд амьд зүйлсийг дэрэгдүрээ зүгээр өнгөрөөдөггүй юм аа гэж анхаарууллаа. Үүнийг сонссон Нами шууд Люфи рүү "Хөөе Люфи чи арай" гэж үгээ хэлж дуусаагүй байхад ямар ч хэлэггүй ингээд л шууд тэр зүг рүү гүгээд гарлаа. Зорооч аюултай амьтан гих үгэнд нь хөөрж Люфиг дагаад бас хамтдаа яваад өгнө. Ингээд ямар ч аргагүй болсон манай эд маань тэр хоёрын араас хамтдаа явцгаалаа. Санжиж Зорог чи Люфигийн энэ хинэггүй үйлдэлд хатах хүн хэлэх ёстой байтал дагаад явчих юм а гэж ууралж байна. Люфи цайз руу явж байхдаа нэгэн хачин жигтэй зүйлийг анзаарлаа л да. Түүний явж байгаа зам хизээж хороогдохгүй харин ч бүр холдоод байгаа юм шиг санагдлаа. Ингээд хурдтай гүйж хов хоосон газарт нэг хүчтэй зүйлийг хаг мөрөгчнө. Шууд л хаг усрээд юу вэ гэтэл тол бололтой хэсэг хэсгэрээ доош хагран унжаах юм. Асар том хөндөй тал гэж бодож байсан худлаа олж зүгээр л нэгэн том шилэн оргонд байсан бач таарлаа. Лего хотын төвд уугуул эргэд тэнгэр хагарч байхыг харан сандралтахад нөгөө тал Люфигээс бусд нь толны цаана юу байсныг харцгаалаа. Тэд том ширээн дээр байх өгөөд толиор бүрхсэн торонд байгаагаа ухаарцгаадаг. Эргэн тойрныг нь харахад үнэхээр л авраг биетний өрөөнд байгаа юу гэлтэй бүхий л зүйлс нь том байна. Эн чинь яг ямар новшин вэ гэцгийг уулаг алдаж байхад зүгээр л нэг үлэмж битний тэжээвэр тоглоомод байсан хэрэгүү гэж хоорондоо ярилцлаа. Тэгээ тэдний хойно нэгэн чимээ гарахад нөгөө чимээ руугаа зүглэн хартал хүзүүгээрээ гавлуулсан чоппер тэднийг хараад уйлан дуулж байх юм аа. Зоро эргэлзэх юмгүй шууд л торыг нь завчиж чоппер руу ирээд гавыг нь таслан чопперыг суллаад өгнө. Чопперч уйлаад л амандаа бувтнаад байж хахад бусд нь авраг ойдлын машин дээр очин яг юу ойж байсныг нь харахад өөрсдийнх нь хэмжээтэй төрөл бүрийн хувцснууд байглаа. Жижиг хүүгэлдээнүүдэд хувцсын өмсөлдсөн ч байх шиг. Төрүүн туулайг шарахад нэг сонин үнэр гараад байсан. Пластик шатаахад гардаг үнэр байна гэж ойлголцоолоо. Люфид хандан Санжи энэ нарны бурхан гихчийнх нь өөрөө байж таарлаа. Гэхэд Зорооч хүндэн санал нийллээ. Лего хотод амьдарч байгаа хүмүүс бүгд л бурхан гихчийн амьд тэжээвэр тоглоомудаа. Тэднийг харин дээрээс нь нөгөө бурхан гихч нь харж таашаал авдаг юм байна л да гэж ярилцахад бусд нь авраг битэн ирэхээс өмнө эндээс гяс явцгаая, цухтцгаая гэж ярилцлаа. Даанч тэгээ гинт авраг том могоо болон толгоон дээрээ гавл зүүсэн шувуу мөн хідэн харах ч юм уу хулган ч юм уу ийм авраг биетэй амьтад гараад ирлээ. Бүгд л тулааны байдал шилжин Люфи маань Элбаф дээрх анхны гэрт аврагоо шилжээд могоог няслахад гай болж нөгөө авраг хевс байсан нь гал руу ороод өөрөө тэр жигтэй гал тавтлаа. Люфи ч хэсэгтэй л авраг могоогоор наадлаа. Санжи харин хулгануудыг нь дийлж Зоро харин нөгөө шувууг нь ядах юмгүй завчаад ачна. Харин Нами өрөөг дахин нэг ажиллаа. Усап яасан бэ гэж юу? Манай хүн жаахтай тэгээд амьд үлдэх гэж их л хичээдгээрээ хичээсээр л. Ингээд тэднийг инхүү боснуулах үеэр хонглын нөгөө талаас урт нөмрөхтэй бугын гавлан маск зүүсэн нарны бурхан гихч үлэмж битэн хүн тун ойртсон байлаа. За түүний нурууны ард байх бамбай дээр нарны эмблем байх бөгөөд уртаа гихчин саваатай харагдана.
Үлэмж бит нь шууд л өрөөлөө яаран орж ирэхэд Луфи нөгөө могоотойгоо наацаар л ашгүй нэг эцсийн цогцолтыг өгч байлаа. Манай эд ч аваргыг харан сүрдэн буцаад нөгөө Лего хот руугаа ороод зүхтаалаа. Тэдний замд ашгүй нөгөө нэг мяарцсан муурчин босч ирээд тэднийг хайж исэн ч юм уу яаж исэн явж байгаатай таарад. Тэгээд Луфи ганц л толгойг нь нэлээд тэдний найз болчихж байгаа юм да. За ингэ үргэлжлүүлэн бүгд мууран дээрээ гарцгаан цааш цухтаанга Нами тэдэнд би түрэн өрөөнөөс нь энэ Лего хотын газрын зургийг олсон. Бид ингээд чигээрээ яваад байвал гарч чадхаа гэж хэллээ. Харин Зоро авраг битнийг мэдэрч тэр зүг рүү харахад нөгөөх нь одоо ороод ирчихжээ нөгөө хот руугаа. Тэгээ манай эдийг ч зүгээр явуулахгүй гэж байгаа бол та араас нь хилцээрлэн. Харин хотын уугуулууд ч бүр шок. Юу вэ энэ бурхан буугаад ирвүүл гэж байна. Харин усаа бүржлүүлэн яг ингээд чигээрээ яваад байвал тэнд бас гарч болох толь байх ёстой. Тэр толийг хагал гэж хэлэхэд авраг битэн муу сайн давжаанууд та нар надаас цухтаана гэж байхгүй шүү гэж ориллоо. За ингээд 1158 дугаар анги маань энэ үрээд дуусч байгаа юм байна. Бичлэг арай л богинохон болсон байж магадгүй. Тэгтээ надаас асуух асуултаа доор үлдээгээрээ залгасаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Chilling out, maxing, relaxing. Summertime weather, fantastic. Kick back. I'ma crack another cold one. Barbecue chicken almost done. Kick back. Hey, all the shorties came through.